өдрийн мэдрэг үзэгчтэй. Тэгээд бидэд бол Дэлигийн финалийн одоо эн чинь 5 дахь тоглолт үзэж яваад одоо найзтайгаа таарлаа. Тэгээд манай найзыг маань бол одоо яг нөө бидний үед сакс үздэг байсан, тоглодог байсан хүмүүс бол бүгдээрээ таньж байгаа бох. Манай худалдааны одоо 5-7 транс ялууд эдэргээл ордог байхад те худалдааны одоо ихэр цамхаг болдоогийн нөгөөдөл тоглодог байсан. Тэ нөгөө амар үсээ шүлцсэн байдаг байсан. Тэ нэг амар хатуу чанга тоглолттой лигийн ер нь чангуудын нэг манай эби маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд Монголдо тавтай морил гэж. Баярлалаа. За баярлалаа. Эбиг гэхдээ одоо зарим хүмүүс хараад барыг танихааргүй амар те залуулаг одоо энэ чи юу жоохон мөн шүү нөгөө эби чи мөн шүү. 20 эдтэй залуу шиг харагдаж шүү дээ. Тэгээд цэвэр дөржтэй яг нас чацуу гэж байгаа. Ядраад юу ч хэлэх гээд дэрүүгээр за зодлаа. Найз өргөжлүүлье анда. Тэгээд манай эби маань ер нь зөвөр одоо яг Америк яваад хэдэн жил болчихв? Бараг 2026 16-оос 26 он хөрчин бараг 10 жил болчихсон шүү дээ. Дундуур нэг ирсэн дээ. Нэг 18 онд ирсэн, 8 жилийн өмнө ирсэн дээ. 8 жилийн өмнө ирээд одоо тэгээд яа тэгэхээр чи 10 жил ихэр чи ямар муу хурд юм бэ? Саяхан санагдаад шүү дээ. Таксны нөгөө нэг яг хоёр хөгжлийн яг ялгааг одоо ганц харж байгаа хүн биш тийм үү? Манайс ч юм бол ингээд дундуур нь ингээд цуг ингээд яваад байсан шүү дээ. Эбигийн хувьд яг ямар байх үе одоо дараагийн бас нэг аксын шатанд гарсан үе хоёрыг яг ингээд нэг тэнд үе байж байгаа тэнд нүдэнээс чинь өөр төвшөнд өөр гой заалмалт болсон энэ төр тийм мэдрэмж ямар юм гоё шүү дээ. Финалийн мэдрэмж хөгжсөн байна. Гой тамирчид ирсэн байна. Залуу үеуд их болсон байна. Яг хөө мэдээж улам хөгжөөсэй гэж бодож байна. Яг хөө зүгээр гаднаас нарахад тийм ээ. Өөрөө би Америкт байгаа. Өөрөө дивишн 1 тэгээд мэргэжлийн тамирчидтай одоо ойрхон ажилладаг хүний үед өшөө хөгжих хэрэгтэй байна. Тийм болохоор бид нар гадагш байгаа сайн тамирчдыг одоо гадны багуудтай трейнер тийм ээ. Бэлтгэл сургалт хийх. Залуу тамирчдыг яг тэр тал дээр нас хөгжүүлэхэд бас улам илүү дээр ахал гэж бодож байна тийм. Мэдээж яг миний зүгээр миний философи шүү дээ. Бид нар байнга хөгжиж явах хэрэгтэй. Тийм болохоор зүгээр нэг газар одоо хөгжсөн гэдээ одоо ингээм амар тайван болох биш. Хөшөөлөө хөгжиж, хөшөөлөө явж. Тэгтээ гоё юмсан байна. Амар болсон. За лигийн одоо мэдрэмж тийм байт юм бол яг Монголдо ирсэн мэдрэмж ямар байна? Яг 8 жилийн дараа ирлээ шүү дээ. Өөрчлөгдсөн юм юу байна? Гоё шүү дээ. Монголд бүтээн байгуулалт аягүй байна. Тэгээд мэдээж төвчрэл амар байна. Буслаар бол гоё. Монголын амьсгал, Монголын агаар айстай гоё. 8 жилийн өмнө ч гэсэн байсан юм зү төгжрэл. Байсан л да бүр л амар болсон шүү дээ. Тэгээ бүр бацаанууд ч одоо нөө скутер унаал төгжрөө гэдэг шүү дээ. Ер нь бол яг нөгөө байн хөгжиж явах хэрэгтэй гэдгсэн Монголд ер нь хөгжсөн юм төгжрэл байгаа юм байна тийм үү? Гэхдээ яг бүтээн байгуулалт хөгжсөн байна. Амар бүтээн байгуулалт хөгжсөн байна. Яг зүгээр хөгжсөн байна. Аюу гоё юмсан. Эрдэнэт орсон уу? Эрдэнэт явсан ажиллаар явсан. Эрдэнэт орж нэг хөрс дархан сэлэн эрдэнэтээр явж нэг хөрсний судалгаа хийж байгаа тэгээд ирсэн. За тийм ажил ирсэн юм уу те? Тийм Монголд бас нэг хөрсний судалгаа Монголд одоо бас нарийн ногоо гэдэг тийм жоохон судалгаа хийх гэж ирсэн. Ер нь яг орж ирэх гээд нөө буцаад Монголдоо? Яг хоо Монголдоо ер нь буцаж ирэх төлөвлөгөө бол энэ гэхдээ яг сайн хэлж мэдэхгүй. Одоо ер нь лиг үзээ сууж явах мэдрэмж одоо бид нар яг 2004 онд анх Sky Hawks гэж тоглож эхэлжсэн шүү дээ. Тэгэл Ёлууд гээл өргөжлүүлээд би чинь Баянзүрх Bulls тэгээд Аватар гэлөө. Тэгээд Аватар тий. Тэгээд яа да? Тэгээд Япон явсан шүү дээ. Тэгээ Японд 3 жил Японд байхдаа бас 1 жил Японы лиг мэргэжлийн лиг тоглосон. Аль лигт тоглосон бэ? JBA Japanese Basketball Association. Тэрч бүр яг бүр мэргэжлийн одоо бол B1 B2 2 гэдэг байгаа. Тийм байхгүй. JBA руу BJ руу гэж хоёр лиг үүдээ. Тухайн үед үү? Тийм тухайн үед. Одоо бол яг яасан юм би бол мэдэхгүй. Тийм тухайн JBA руу лигт тоглосон. Аль багт байсан? Tsukuba Daytrick гэдэг баг тоглосон. Tsukuba тий. Тэр чи хэд онд юм бэ? 2011 онд. 11 онд. Тэр чи бүр санчраас өмнө юм уу? Санчраас өмнө. Тийм тэгэхээр чи наад чи санчраас баг өмнөх легонор чинь эбис юм шүү дээ. Тийм болж таа. Чи тэгээд амар ойрхон байсан байж найзаагаа мэдтгүм. Биш ээ манай хүн чинь болохоор нөгөө юу байхгүй юу? Жохон тийм нөгөө хаамбал нөхөр штэ ер нь бол тэгээ ингээд нэг гоё ингээд те гаруухан ерөөсөө хүн амтнд ингэж яаж маахгүй те. Ер нь тийм нэг хүн штэ. Юу яг гэдэг нөгөө юу мөн дээр бол эвгүүж гэсэндээ
Тэгтээ нөгөө өөрөө нь одоо юу гэдэг нэг ингээл би тэн тоглосон гэл ингээл одоо мань мич ингээл өнгөрөөд байхгүй те. Гой ингээ за окей гэх. Ингээ бэжсэн байх нь шүү. Тийм байна. Тэгэхээр ямар баг гэлээ? Scuba Day Trick. Тухайн жилийн гоё амжилтыг ярил те. Санжлаа гоё. Гэхдээ тэгэл яг хуу манай өгчөн шүгийн 16-д ороо шүгийн 8 руу ороо тэгээ болторсон тухайн жилдээ. Тий шинэ баг байсан. Тий тэгээд яг хуу тухайн үед ч нөө Facebook-ийн одоо нөө social буюу одоо захин ертөнц гэж байхгүй лээ шүү дээ. Тэгээд бид нар ч өөрсдөө яг тийм юм мэддэггүй. Тийм болоод тэгээд нэг жил тоглох тий. Тэгээд тоглоод тэгээд гэрээ дуусаал тэгээд байсан байхгүй. Тэгээд тухайн үед бид нар ч гэсэн ямар нэг одоо үеийнхэнтэй адилхан би ингэж шүү гэж мэдээлэл өөрөө өгтөө нөө бидний үед чинь эрдэмтэн хүн дараа их мөрөндлөө гэж ярьдэн шүү дээ. Тийм л нөхцөл байдалд одоо тэгэл өөртөө тэмцээл явж байгаа бусдаар яах вэ гэсэн. Тийм л философи. Тэр үе яг нөгөө тоглож исэн үеийн зураг мураг одоо хадгалагдсан мемори энэ төр байгаа юу? Байгаа шүү дээ. Сэтгэл нь ч байгаа шүү дээ. Тэгвэл бид хоёр л гоё тэрийг явуулаач. Гоё энэ дээр бас ингээд яг зураг мургийг оруулаад те. Гоё бас. Тэр чи эдитэндээ гайгүй болчих. Хотлаа бүгдийг хосоогоор хийлгэж яачих зүгээр. Сайн ухаасаа гэж. Танангаас тоглож исэн нөгөө нэг манай Бата байгаа шүү дээ. Бата шин тухайн үед яг намайг очиж явахт сургуулаа төгсөө буцчихсан байхгүй. Бата бол намайг сайн мэдж байгаа. Лиг тоглосон. Тэр Бата өөрөө тэр сэтгүүлийг орж уншаад би тоглож байгаа юм биш үү мэдчихсэн. Батагаас бас мэдээлэл авах юм Бата мэддэм байлаа. Бата нөгөө тийшэр тоглож үзсэн жаах гэжсэн. Тий. Наа ч гоё мэдээ шүү дээ. Тэгээд одоо за ямар ч байсан Японоос тэгээд Японд ер нь хэдэн жил болсон? Наа чи 3 жил байсан Японд. 3 Нэг жилийн тоглоод бус 2 дээр нь тоглоагүй юм. Бус 2 дээр нь тэгэл хичээл мичээл Японд сурвал. Тэгэл явсан зорилго нь тоглох гэж явсан. Дөнгөж сурцсан юм. Тий, өвчлөөс сурцсан. Эхлээд яваа тэнцээг байхгүй. Хоёр дахь явалтан дээр тэнцээ тэгээд хажуугаар нь хөлийн хөлтөд сураа тэгээд ажил хийж байгаа. Nice. Ваташи ва ана тав сакудэс мангуржин дэс гэдэг. Ганц нэг Япон үг явуул таа. Яах юм бэ гээд. За тэгээд ямар ч Америк яваад 10 жил боллоо. Тэгээд 10 жилийн хугацаанд ер нь бидэд бол ерөнхийд нөгөө сошиалар бие бинийгээ хараа байж байгаа болохоор чинь ер нь манай би бол нэг сурах тал руугаа бол нэлээд гүнзгий орчлоо гэдгийг бол суралцах тал руугаа те хараад байгаа. Тэгэхээр манай үзэгчд маань сонирн байж магадгүй. Ямар чиглэлээр ямар сургуулиудыг төгсөж байгаа ер нь. Зүгээр яг хоо миний одоо бакалавр зэрэг бол Монгол Улсын их сургуулийн худалдаа одоо тухай төгссөн шүү дээ. Тэгчээд Америкт очиод эмнэлгийн мэрэгч одоо эмчийн чиглэлээр сураад эмч болъё гээд тэгээд эрүүл мэндийн чиглэлээр сурч төгсөөд тэгэл одоо өргөжлүүлэн сураал явж байна одоо тийм сургуулаа төгссөн одоо хувийн одоо манай монголоор бол өрхийн эмнэлэг шиг тийм эмнэлэг найцсан тэгээд эмчээ гэдэг өргөжлүүлээ. Оо тэндээ юу? Хувийн эмнэлэг. Өөрөө эмнэлэг найцсан. Тийм өөрөө эмнэлэг. За болоо ичжээ маа. Америк бол тэгээд манай эпигийн өрхийн эмнэлгээр ороод гарах нь байж шүү дээ. Тэс ойлоо нэг энд худлаа гадаа тийшээ явж нэг үзүүлэх өрхийн эмнэлэг. Аль хотод вэ? Сиэтл үү? Knoxville, Tennessee. Тэр нь хаана гэсэн үг вэ? Одоо Атлантагаас 3 цагийн зайтай хойшоо. Атланта гэх хүмүүс үүдэн шүү дээ. Мань ч нөө монголчууд байдгүй газар амьдардаг байхгүй. Яа өөрөө сонгосон юм уу? Зүгээр яг хөө тэгэл өөрөө л сонгож байгаа. Атланта сургууль төгсөөл тэнд тэгэл тий. Тэ янз бүрийн бодоод байгаараа зөвлөдөрж. Ядаргатай. Би нөгөө эпиг Instagram мэдрийн дагдаг болохоор харж ангууд нөгөө амар рилс оруулдаг шүү дээ. Нөгөө эмнэлгийн нөгөө зөвлөгөө мөвлөгөө ингээл ингүүл тэгэн мэгэн зөв хоолт моол мацаг марих гэл амар тийм нөгөө хүнд юмнууд хийгээд байгаа байхгүй. Тэнгүүд одоо тэр мацаг барьж байгаагийн жишээ бол одоо ингээл six pack нь ярзаацсан ч байж ах шиг те. Өвдөггүй ч байж ах шиг те. Би сая хоёлаа сая дөнгөж нэг халт буу халж байгаа л одоо яг энэ ярилцлагыг хийж байгаа шүү. Тэгэхээр хүн бас гоё одоо өдөө 41 2 таад ингээд бие гоё авч явж гин гэдэг чинь бол бас гоё байна найзараа бас бахархаж чинь тэгээд six pack-тай явсан чинь 8 pack-тай буцаж ирлээ. Тийм байна. Тийм байна. Амар энэ тийм. Юу гэсэн юм бэ? Одоо ер нь бол ингээ харахад бол бас эпик энэ дээдлийг тоглоход бол ямар ч хүн гайхахааргүй л шүү дээ ер нь бол тийм. Ер нь бол бас тоглоё гэсэн сэтгэл төрж байна. Мэдээж тэгэл эрэгтэй юм чинь тэгэл байглаасаа үлдсэж юмсан тийм өрсөлдөгч чанар байгаа шүү дээ. Мэдээж нас бол одоо болцсон шүү дээ. Зүгээр яг хөө тэгэл бодоол явж байна. Түрүүсэл тоглохгүй. Одоо зүгээр ажиллаа гээл. Нас бол тоо, жим бол тоо, тиймээс бидгий тоо гэд байгаа шүү дээ. За тэгээд ер нь бол ойрхон ер нь дахиад Монголд ирэх үү? Мань одоо 7 сарын дундуур нэг
ирж магадгүй бах энэ ажил их урагштай байна. Энэ ажил урагштай яваад ах юм бол 7 цагийн дотор академи тий. Ер нь ажиллагаагүй байгаад л ойр ойрхон ирээд байгаа юм тий. Одоо тий ойр ойрхон ирээл тэгэл тий. Тэнд яг Америкт яг саксны чиглэлээр ямар үйл ажиллагаанууд одоо чи өөрөө юу гэдэг санаачлаад ч юм уу эсвэл юу дэ өөрөө оролцоод ч юм уу явж ийн ер нь тэмцээн ч байсан болно шүү дээ. Тийм ачаа 2018 оноос Монголын youth program буюу одоо Монголын өсвөр насны хүүхдүүдийг Америк руу авчирдээ шүү дээ. Тэрний анхдчаар инхий одорсон шүү дээ. Тэгээд сургууль соёлоороо одоо ингээ өргөжлөө явж байна. Тэр жимээр бас айгүй олон хүүхдүүд ирээ явж байна. Тэгээд энэ жил бас хүүхдүүд ирнэ. Саксуул зүгээр яг өсвөр нас руу ганцсан юмнууд хийж байна. Бусдаар бол нэг амар өөрөө тоглооч гэдэг юм уу. 100-1 Sema Pro team гэж бол Sema Pro League гэж бол тэнд тэрэнд тоглоол хайж байгаа ажлаа гээл тэгэл явчихсан. Бусдын адилыг завтай үедээ тоглоод заврууд ажлаа гээл. Одоо нөгөө Америкийн монголчуудын тэмцээн чинь 6 сарын 19-ноос 22-ны хооронд тэгээд зарна гарсан мэл шүү дээ. Тэрэн дээр одоо аль багаас тоглолт юм? Амжихгүй хаа мэ. Амжихгүй юу? Амжихгүй. Ажилтай. Тэгээ сая нөө үзэгчд маань сонсон байх өмнө ч гэсэн ер нь бол манай подкастн дээр ч гэсэн яригдчихсэн нөө. Инхи одын маань одоо яг тэр Америк руу явах тэр гүүр болж өгсөн залуу бол яалч манай эби шүү. Тэгээд инхи одынхаа өмнөөс саксан хүмүүс сонирхолтойхоо өмнөөс эбид талархал илэрхийлээ. Шарвахын ордог подкастн дээр тий шарвах ярьжсэн. Эбиг инхи од анх очихдод амьдарч байсан тэгээд маань яг өөртөө бол нэг амар тийм юу авмаар байна яг нэг кредит авмаар байна. Зүгээр гинэ кредит өгөөгүй гүшин зүгээр л ярьж байгаа. Зүгээр яг шарвахын чи өөрөө мэн чи амьдарч байсан шарвах одоо хүү гэж явдсан шүү дээ. Тэр утгаараа яг инхи од тэр тал дээр манд дэмжлэг болсон. Түүнээс бол маань одоо юу гэх юм манаас ч болоод инхи од тоглож байгаа гэдэг бол тийм байхгүй шүү дээ. Тэгж бол хэлээгүй те. Тийм зүгээр. Гэтэл ер нь бол эн чинь бас боломжийг гаргаж өгч ийн гэдэг чинь өөрөө гоё шүү дээ. Тийм ээ. Мянган боломж байгаад бас хэцүү шүү дээ те. Тийм чинь таньдаг хүн байгаад Монгол таньдаг бүр ойр дотны таньдаг хүн байгаад тэнцээ очсон инхи од санаа зовх юмгүй ингээд шууд эхлээд Америк төл тавьж ийн гэдэг чинь гоё байхгүй тийм үстэй. Тэгэхгүй хав харахгүй ингээд юу руу очих нь мэддэхгүй нэг клуб руу очиод ч юм уу бэлтгэл хийвэл бас л чанга штэ ер нь бол тийм ээ. Үеиг очиж байгаа юм бол тийм. Тэгээ манай найз бас найздаа гоё бэлгтэй ирсэн тий. Өө тий. Манийг барьж байна. Цаан ч байна. Тэгээ манай найз ч бас манай найз ирсэн ингээл одоо эби ирсэн ингээл. Тэгээ TG-тэйгээ ярьж байгаа. Найздаа TG спортын зүгээс гоё jersey өгж явуулсан байж байгаа. Тэгээд jersey-гийн найздаас гардуулъя. За. Тэр нэрэ Эрдэнэ үлэг 21. 3XL гээд аваа хийсэн шүү дээ. Зөвцнөө буруу. Томдон шүү дээ. Томхоо шүү дээ. Эрдэнэ гээд өндөр чи ер нь зайг зогцсон. Нэр мөрийн гоё. Хамгийн сүүлийн Монголын шигшээгийн өмссөн. Эрдэнэ гээд. За баярлалаа хоёрнаас. Jersey. За энэ бол Монголын шигшээгийн бас хамгийн сүүлд өмссөн Synchronгийн jersey байна. За ийм хоёр jersey-г манай TG спортын зүгээс бас манай эбит маань зориулсан ингэж явуулсан байж байгаа шүү. Тэгээд найздаа бас ирсэн гэхээр бас гоё баярлал амар гоё мэдрэмж байгаа шүү дээ. Амар олон жил нөгөө уулзаагүй хүмүүс чинь ингээд уулзна гэдэг чинь их гоё байгаа тохтой. Одоо ингээд ярингуут нэг гоё бие арзаагаад байгаа ч тийм. Тийм найз тэгээд дараагийн удаа ирэхдээ тэгээ гоё подкастаар сууж агаад 2 цаг манайстайгаа нэг сайхан буу халаад энэ одоо энэ чинь бол зүгээр л нэг трейлер маркетинг явчлаа шүү дээ тийм. Тавчгаа. Баярлалаа юмнаас та. Тэгээ та ч гэсэн одоо хүүхэн залуучууд руу хандсан бас яг нөө судалгаатай мэдээлэл өгöd ахшгүй шүү дээ. Анаас ч өөртөө яг нөө гадны өнцгөөс хараад юу болох вэ, юу болж байна. Тэгээ өргөжлөлөө хийгээд тий. Тэгээд мандаа үг зөхөөсөн байгаа шүү дээ. Зохио шүү дээ. Асуудал байхгүй шүү дээ тэр чинь тий. Райм зүгээр урсан шүү дээ. Ядаргаад тий. Үг гэдэг. Шүлэгээс одоо үг. Уг райм гэх сүүлрүү шүлэгээс одоо тэгээ үг болчихсон шүү. Окей, үзэгчтэй бөөндөө ингээд үг болгохыг гэрчиллээ. За тэгээ найздаа Монгол хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд дараа зөвлөг хийсэн шиг дараа ирэхэд ч гоё хэдүүлээ подкаст дээр нэг сайхан 2 цаг дуртай юмаа яриад нэг гоё enjoy тий. Тэг. Манай болцсон хүмүүс солонгос хүрэлцэн ирсэн байна. Тэгээд эх орондоо тавтай морил болцох бай. За баярлалаа. Чи гоё яадруу. Дахиад гарах юм уу? За шинээр юм шиг. Харин яг гоё цоо шин юм шиг. Тэгээ хизээ ирүү ирсэн сэтгэл ямар байна? Өчигдөр ирсэн сэтгэл бол маш өндөр байна. Өнөөдөр лиг бас маш гоё болж байна. Юу тогтсон юм чинь? Бүги. Бүги Cousins. Окей. Айлогийн дэмжиж байна. Би Боденсыг дэмжиж байгаа. Хөлгөөд амар баг болохоор. Хөлгөөд угаасаа амар баг болохоор. Чи Монгол хүн болохоор арай солын гэдэг. Арай жахсан юм арай. Дэмжиж байгаа.
Сэтгэл ямар вэ? Одоо лиг ер нь чамаг сүүл өнгөрсөн жил ирж үзснээс хойш ер нь темп мэж гэдэг юм уу? Ямар хөө өөрчлөлт харагдаж байна анзаарч байна. Өнгөрсөн жил ирсэн ч бас нэг амар гоё байсан. Одоо ч гэсэн ер нь бол гоё байна. Тэгээд ер нь ирэх болгонд амар гоё ирч хүч аваад явдаг. Үнэхээр гоё гоо. За энэ жилийн хувьд бол ямар ч сан бол зөвхөн маань одоо Солонгос дахь лигийн удирдал бол дууссан байгаа. Тэгэхээр удирдлаа ерөнхий нэг дүгнээд яг миний бодсноос гоё чадаагүй. Ер нь бол тэгээ сансандаа хүрээгүй. Дараа жил ер нь яг сансандаа хүрээ сайн тоглосон л гэж бодож байгаа. Багийн тоглолтын өсөж чиний өөрийн чинь тоглолт гэж Багийн тоглолт. Ерөнхий дүгнээ. Багийн тоглолт юу хаа өрөө дууссан бэ? Баах муу байсан. Бидний тим амир гүнзгий асуулт асуугаад. Нурсан балгасч сэтгэлээ минь шархыг битгий хөндөөч гэж. Бидний тэгээд дээ чи. Хувийн ер нь яг одоо бэлтгэлжилт одоо багт үзүүлсэн нөлөө энэ төр ер нь ямар байсан? Нөлөө бол гайгүй байсан. Яг солон яг нөгөөт шигшээ хийх зүгээр нөгөөт хүмүүсийнхээ статикст болохоор би 30 дотор бол багтч чадсан. Тийм учраас ер нь бол гайгүй л байсан дөө. Миний хувийн статикс бол гайгүй байсан. Нийт ер нь хэдэн тоглогчтой байлаа? Нэг баг 20 гэхээр ч 120. Оо 120-оос тэгээд игний Ер нь бол 30 дотор гайгүй байсан. Ихний 30-т нь Монгол хүн энэ төр тийм. Явцсан энэ төр, давхицсан энэ төр аа. Содомтой алуу гэдэг. Ятраад Монгол ер нь хэд хоног гэж байна? Ямар төлөвлөгөөтэй ирсэн? Монгол ер нь 20 хавцаа онох хаа. Ер нь бас нэг тэмцээн зохиот юм уу гэж бодож байгаа. Тэгээд гоё фэнүүтэйгээ уулзаад жерсигээ өгөөд тэгээд ер нь гоё дурсгалын тим юм хийж хийнэ гэж бодож байгаа. Оо янз. Хизээ вэ? Ер нь 2 за нэг дараа 7 хоногоос ер нь эхлэх байхаа. 3 ахта хэлчихгүй 3 ах нэгээ бариад очие. Тэгээ. Тэгээ нөгөө тэмцээнд болохоор ямар насны ангилал мэнгэлэл тийм мэдээлэл. Зүгээр яг лигт орохын өмнөх насных одоо зүгээр Монголд хамгийн сайн тоглолтог яг 8 хүүхдүүдийг аваад би өөрөө 5 хоног заана. Тэгээд 1 хоног амарч агаад бүтэн сайндаа тэгээд нэгээс нэг тоглож байгаа. Оо яг хаалц юм уу? Тий. Оо вау. Тэр нь жоохон сонирхолтой болох байх гэж бодоод тэгээ бас өөрийнхөө чаддаг юмнуудаа бас дүнэртэй жоохон зааж өгөөд тийч явна гэж бодож байгаа. Одоо тэгэхээр чи юу юм бэ штэ? Дээдлийг орохгүй гэхээр хөгжлийн тоглож байгаа хүмүүс орох уу? Тий. Ер нь бол хамгийн сайн гэсэн хүмүүстэй л яг 8-ыг шалгаруулж аваад бас тэгээд одоо дээдлийг зүгээр одоо хөгжлийн лиг гэх үү? Тий, хөгжлийн лиг одоо яг нөө тий хөгжлийн лигийн тэр сайн мэддэг хүмүүсийн зүгээр тэгээд юу одоо саналыг нь авч байгаа л 8. Оо янз наач мод гоё мэдээ шүү дээ. Тэгээд 20 хоногийн дотор ямар ч нэлээд ажил амжуулах юм байна. Тэдний амжилт хүсье. Тэгээд одоо ер нь иргэжлийн төлөвлөгөө багтаага хэдэн жилийн гэрээтэй байгаа вэ? Би одоо 2 жилийн гэрээ байгаа. Үлдсэн нь үү? Тий, үлдсэн. 3 жилийн гэрээ байсан юм тий. Оо окей, nice. За тэгээд дүүдээ амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд зохиолчоо тэмцээнд нас амжилт. За баярлалаа. За баярлалаа. Манай подкастыг үзэж байгаа үзэгчд маань бол одоо яг нөгөө Азуурын дугаар дээр яригадаад байсан тий. Одоо яг ер нь бол дээдлэгт тоглоогүй мөртлөө тоглох потенциалтай. Тэгээд маш сайн шидэгчтэй нэг байсан. Ингээд Азагийн дуусан ярьжсэн. Манай сайхнаа маань Австралиас хүрэлцэн ирсэн байна. Тэгээд хоорондоо тавтай морил минь найз. Баярлаа. Яа ингэдэг хаа. Нэвтрүүлэгт нь амжилт хүсье. Тэгээ гоё подкастаа бас намайг нэг дурсаад ярьсан. Маш их баярлаа найзуудаа. Тэгээд амжилт хүсье гэдэг. Дуусгаад оо. Богида доо. Энэ ер нь 52-ийн 52 яг ингээд дуусчихсан юм байна. Тэгээ Монголд ер нь хизээ ирв. Бүрт өөрт өдөр ирсэн. Ямар хугацаагаар ирв? Нэг 10 хоног одоо маргааш буцаж байгаа. За тэгээд лиг дээдлигээ үзсэн сэтгэл ямар байна? Энэ өмнөх лигүүдийг бол бас одоо юу гэдэг үзчихэл явж ирсэн шүү дээ тийм. Харьцуулаад ингээ ярих юм бол ямар гоо сэтгэлтэй байна? Оо амар гоё болж байна. Ерөөсөө гадны лигүүдээс ямар ч ялгаа авахгүй. Ерөөсөө Монгол тамирчид бүр ур чадвар мод амар өссөн. Амар гоё байна. Ерөөсөө нурууч өндөр болсон байна. Ур чадварч өндөр болсон байна. Ерөөсөө гадаад тоглогчдоос бол дутх юм байхгүй болсон байна өө ер нь. Спортын дуурднаас хойш ер нь яг энэ ч юу жарнад лиг үзэж байгаагүй ер нь. Үзэж байгаагүй. Анх удаа л орж иж байна. Шууд шилжилт юм байна шүү дээ тийм. Шууд. First дээр шууд ингээ чамп үзчихсэн. Тэгээ бүр аврагын бүр яг дуусч байгаа тоглолтыг гэдэг. Яг файн Мангара хацтай тий. Ерөөсөө яг файнал үзээ. Австралиас ерөөсөө энийг үзчихэл ирсэн юм шүү тийм. Файналыг үзэх гэж яв тий. одоо яг Австралид ер нь Австралийн лигээ хэрэг үзэж байна бас. Тэд яг нөгөө NBL-ээ бол нэг тийм олон очиж үзэж чадах. Гэхдээ NBL 1 гэдэг ер нь бол манайхаар бол нөгөө хөгжлийн лиг шиг лиг. Тэгээ нөгөө манай тэр дүүргийн
шиг тийм нэг Comets гэдэг одоо хасын үлгүүд гэдэг шиг тийм клуб байдаг. Тэр дүүргийнхаа багийг бол 7 хоног болгоны хагас фитнесэнд нөгөө тоглолтны явдаг. Тэрийг бол хүүхдүүдтэйгээ очиж үздэг. Тэр нь бол бас ерөнхийдөө бас айгу тийм хүчтэй лиг тийм бас ойроос байн үздэг. Одоо яг ордонд нь очиж үздэг гэсэн үг үү? Тий, ордонд нь тий хүүхдүүдтэйгээ очиж үздэг. Ер нь бол ингээл монголоор бол нэг юм хаан уул дүүргийн нэг багтай тэр багийнхаа хаан уулынх дүүргийнх нь хүмүүс очиж дэмжиж ингээд нутагт нь ээжлээ тоглоо дүүргээрээ өрсөлдөд явдаг. Тэр нь ч гэсэн ер нь айгүй хүчтэй. Тэр NBL 1 тоглож байсан тоглогч нар гэхэд түрүүжлийн NBL-ийн юуны финалийн MVP болсон. Тэр бас хүчтэй лиг тэр ер нь бол Одоо яг нөгөө үнийн хувьд импортуудын үнийн хувьд гэх юм уу залингийн хувьд бас яг манайхтай жоохон ойролцоож юм шиг санагдаад байгаа. Яг тэгэхээр NBL 1 тоглож исэн ганц нэг тоглогч нар ирж исэн. Тэгээ одоо юу гэдэг ирэх боломжтой чидэр гэж мэдээлэл нь харагдчихсэн. Тэгэхээр яг харьцуулаад ингээд яг тэр лигтэй харьцуулаад ингээд харах юм бол Монголын лиг ер нь ямар хөө төвшөнд байна? Ер нь бол ойролцоо. Ер нь бол Монголын тамирчид бол өнөөдөр финалч болоод тэр амар юутай байна. Ур чадвар өндөр зурагтаар үзэхээр арай нэг өөр туранхай юм шиг ингээд санагдаад яг ингээд ирээд үзэхэд Монгол тамирчдын биеийн хөгжил бол юусе ямар ч тутгааргүй болцсон юм байна. Одоо яг энэ тэдний юу гэдэг тэдний ч хэвээр одоо Австралид ер нь яг Австралийн лигээс гадна зөвхөн Монгол тоглогч зөндөө байгаа шүү дээ. Одоо Монгол сагсан мөнгө тоглож ирсэн лигийн одоо X тамирчид маань гэх юм уу те. Тэгэхээр тэдгээр маань ерөнхийдөө бол та одоо нийлж лиг миг цоголж гэнэ үү? Тэнд ер нь ямар хөө байсан юм уу? Тэр нэг дүүргт болдог тэр NBL 1 гэдэг тэр лигийн доор нь бас зүгээр нэг хуучин нэг Монголоор нэг мастер лиг шиг хуучин юм сербүүд Европод их тоглолдог тийм лигт бид нэг анх нэг тоглосон. Division 1-д нь тоглоод бас монголчуудаа. Тэгээ сүүл рүүгээ жоохон ажил төрөл амьсгаахгүй тал ажилдаа болоод яасан. Бас ер нь бол чамлахгүй бас амжилт гайгүй үзүүлсэн. Гоно, Одгаах, Пиках, Ишгаах бүгдээрээ тоглоод ер нь бол яг нэг Монголоор ер нь гоё бүрдээд бас сайн оролцсон юм тийм. Сагнагийн хувьд яг Австрали хэдэн жил болчих вэ? Одоо 9 дэх жилдээ. Одоо бараг 10 жил болох гэж байна. 10 жил тийм. Гадагшаа явсан хүмүүс турж ирээд ирнэ гэсэн сэтгэл ямар? Тэр тэг жоохон гадагшаа явдаг ч юм уу гэж бодлоо. Эндээ тургааргүй болдог шүү гадагшаа. Тэ. Гэтэ гайгүй баг гадаадтай гам шиг болчихгоо л. Баг гэдэг аюу өөр. За тэгээд найстайгаа уулзсан маш гоё байлаа. Тэгээд ямарсан гоё ингээд Монголын лигийг зорж ирж үзсэн маш их баярлаа. Тэгээд Австралийнх нь одоо сагсан бөмбөг болон амжилт хүсэн найстаа. За ажиллаа. Тэгээд ирүүлээ гэх гол нь ирүүлжтэй тий. За балиш тий миний найз битээ тийм яриад байна. Ер нь хүний өдөрч бас дэмэс гоё ирүүлээ. Тэр талаар тэрээс бол гадныхан чи ерөөсөө ингэ тураад байгаа. Тий амар өстэй. За окей. За найзуудынхаа подкаст хийж байгаа юмд амжилт хүсье. Тэгээ баярлалаа. Жигнэсээ. За. Нэг хоёр нэг. За пенальти тавч тоглолтод хасуу өгөө 4-1 харьцаатайгаар 10 дахь удаага аврагын цом өргөлөө. За манай Аза подкастн дээр хэлжсэн те. Энэ мэдрэмжинд донтчлоо гэх те. За тэгээд бид яг одоо Микотогоо уулзаад байна. Тэгээд Микогийн бол бас хасын үлгэр багийн ари албан нэлээд үйлдэл ажилласан. Яг одоогийн стил энэ багийн ингээд 2 удаа 3 дараас аврага авч ирээд 10 удаа аврагын цом өгсөн ямар байхад одоо энд иргэдэд энэ 3 жил хичээж хөдөлмөрсөн бүх залуучуудаа бүгд баяр хүргэж байна. За тэгээд нэмээд бас мэдээж одоо сагсны ертөнцийг бүгдээр онцолж ирсэн найз бэлгүүн сэрэгнээ хоёртоо бас баяр хүргэе. Ингээд 7 албан ёсоор 7 аврагын
эцэд боллоо. Тэгээд ялангуяа тэр хоёрт бол бүрээ илүү тийм спешиал ороо байгаа өнөөдөр. Ер нь зүгээр асуудал багийн дотор нь хамт ажиллаж байхад энэ багийн яг бусдаас онцгороод одоо яг иймэрхүү өндөрлөлт гарсан байгаа зүйлийг чи өөрөөр дүгнж хэлвэл юу гэж хэлмээр байна? Ер нь нөгөө багийн chemistry гэдэг чинь уур амьсгал яг нэг юм family соёлтой байж энийгээ бүгд бүрдэж одоо ахмад тамирчин, залуу тамирчин гэдгээр арын хавтны бүгдээрээ ойлгож яг нэг зүг рүү хамтдаа харж чаддгаараа арай л онцлогтой байх гэж харж байна. Тэгээд энэ соёлыг бүтээхийн тулд бас маш олон хүмүүсийн цаг зав хөжөөдмөр явж ирсэн. Тэгээд энэ болгон бас бүгд баяр үргэлжлэр аргагүй гайхалтай мөч тогооч. Тэгээд миний хувьд бол яг энэ жил бол багтаа ажиллаагүй. Энэний өмнөх 4 үйлрэлд бас 3 аваргын мөчийг ус хамтдаа тэмдэглэж ирсэн. Тэгээд өнөөдөр бол бүр ялангуяа нөгөө 3 жилийн дараас авраг гэдгээр илүү их онцгой болж байна. Тэгээд сая залуучууд манаас нөгөө дасгалжуулагчаа хүндэтгээд үг хэлж яхад нодон сунгааж байгаа харагдсан. Тэгэхээр эдгээр хамтдаа бас яг энэ нэг гэр бүл болж юу туулсан бэ гэдгийг тэндээс тодорхой харагдаж байгаа болов. За тэгээд Микогийн хувьд одоо подкаст хийж байгаа. Тэгээд подкастын бол бид бас байнга үзэж байгаа. Манай бас юу ярьж гин тэгээд маш сонирхолтой одоо тийм нэлээд одоо хүнзгэр үлсэн тэгээд тэр талаас нь илүү харуулж байгаа гэж бодож байна. Тэгэхээр подкастыг болсон анхны одоо тийм санаа гэх юм уу те тэр санаачлал ер нь ямар байсан бэ? Ер нь хамгийн анх чинь нөгөө нэг Азабогийн бид гурав чинь Game of Balls гэдэг хийжсэн. Тэгээд ер нь тэндээс эхлэлтэй. Тэгээд тэрнээс хойш яагаад зогссон бэ гэхээр нөгөө айл аль нь баг дээр ажиллаад ихэлсэн. Нэг нь тамирчин те, нэг нь дасгалжуулагч, нэг нь арын албанд ажиллаад ихэхээр амар нэгэн багийн хамааралтай хүн одоо яг лигийнхаа талаар одоо шүүмжилж хэлэхэд хэцүү те. Яг нэгтлэлт нь ороод байгаа юм шиг хүмүүс тарагдаад байгаа эвгүй сэтгэл төрүүлж болоо гэж зогссон байсан. Тэгээд энэ үйлрэлийн бас маш гоё сонирхолтой плей-оффоос эхлүүлээд дасгалжуулагч хийдэг найзуудтайгаа бас ураад хамтдаа ингээд сан сэтгэлээ хуваалцаач гэд ярьсан. Одоо яг хөө тэгээд дуусчлаа, лиг дуусчлаа, нэг богинохоо нэг хаалт хийгээд дуусах болов гэж бодож байна. Эрг болрлууд юу үргэлжлээд явах уу? Мэдгүй одоо бол яг гэсэн амлж мэдэхгүй байна. Гэхдээ бас явуулна ил гэж бодож шин. Бас сонирхолтой хүмүүстэй юм яриад те. Хүмүүсийн тэр нөгөө нэг одоо багийн ард ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлийг сонсох өөрөө айгүй сонирхолтой байгаа л да. Надад хөдөлж байгаагийн хувьд. Одоо юу гэм та энэ ярьж байгаа өнцөг одоо бүх зүйл чинь бид нар ч гэсэн маш сонирхолтой байдаг. Яагаад тэгэхээр одоо бид нар бас ингээд яг гоё уулзаа суухаараа ерөнхийн нэг за өөрөөсөө өнцгүүдийг харсан өнцгүүдээ ингээд хэлээ суудаг. Тэнгүүд яг нэг хамт яриа сууж байгаа юм шиг айгүй гоё энгийн явдаг те. Одоо геймдэй подкастын хувьд ч гэсэн ерөнхийн нэг юм жоохон энгийн явах те концепттэй тэнгүүд яг тэрнтэй ч гэсэн жоохон ойролцоо. Гэхдээ манай подкастыг бодвол илүү яг нөгөө нэг тухайн тоглолтыг нийлээ задлж яриад байгаа тийм моментуудыг ингэж ярьсан. Бид чинь болохоор ерөнхийн тухайн тоглолт яг юм байсан ч гэдэг юм. Та чи зочдоос хамаарад айгүй гоё ингээд бас түүх хуваалцдаг төрлийн контент байгаа байхгүй. Танахыг бол би бас амар үздэг. Тэгээ ялангуяа хамтдаа нэг багт хүчин зүтгэжсэн залуучууд, найзууд, дүүнер мөнрөөгөө орсон яриа бол бүр илүү хамтдаа санагддаг л нөгөө нэг мэддэг болохоор ойрхон гэдэг ч юм уу тийм. За тэгээд Микото ямс яриад баярлалаа. Амжилт хүсье. Амжилт хүсье тийм. Эрг хөлрөл ямар ч өргөжлүүлээрэ. Өргөжлүүлээрэ подкастаар. Баярлалаа. За баярлалаа. Яаж ч гоо тий. Аганд ингээд яг гарын үсгээ зурангаа яриа өгчих гээл. За баяр үгүй амын баяр үгүй. За тэгээд ямар ч 3 дараалсан авраг авч чадлаа. Энэ сэтгэлдээс уулзаж гоё. Мэдээч амар их баяртай байна. Тэгээд 3 жил авраг дараач авраг авна гэдэг одоо ах нарын хийж байгаач гэсэн ер нь амар цөөхөн тохиолддог одоо завшаа ч юм уу тэгэж одоо тэгээд бид нар илүү хичээгэж орж ирлээ. Өмнөх аврагуудаас энэ авраг яг юугаараа чамд өөр онцлог бай? Мэдээч манай Том Сегах хоёрын 7 дахь авраг болж байгаа. Тэгээд бидний трипл хийж байгаа. Эргээд өмнө хасуулгуудаас ах нарын амжилтыг давтж байгаа энэ онцлог нь энэ да. Тэгээд хувь тоглогчийн хувьд бол энэ аврагын цуврал өмнөх аврагуудаас илүү их одоо багтаа үр нөлөөгөө үзүүллээ гэж хаарлаа. Энэ талаар ерөн зүгээр өөрөө яг юм зорьсон юм байсан уу? Мэдээч одоо өөрийнхөө чадах бүхнийг ер нь бол энэ багтаа туслая. Өмнө 2 жил одоо ерөнхий сэлгээнээс өдөр энэ жил миний үүрэг бол арай илүү орж ирсэн. Тэгээд тэр хэмжээгээр ч гэсэн би өөрийгөө хорцолж ирэн тоглосон. За манай үзэгч маань сонирхож байгаа. Энэ түшиг яаж ингэж үсрээд байгаа юм бэ? Энэ татах хүч мөчтэй жоог найраа байна уу гэснээр хөл гарын жоог харуулдаг. Эпэ авшиг дуртараа.
Юунд байгаа гинэ? Манай үзэгч. Тэр аавд л хамаг нууцсан байгаа. Аавд намайг нууц байгаа юм уу? За аавыг олж уулзаж асууж. Чи нууцыг асууя да. Тэгээ дүүдэ дахиад баяр үргээ. Тэгээ аврага гоё тэмдэглээрээ. За дүүдэ баяр үргээ. Баярлалаа. За ямар ч хүсэн хүлээсэн 3 дараасаа аврага авч чадлаа. Сэтгэлээсээ гоё үзэгчтэй болсон шүү дээ. Сэтгэл бол маш гоё нөө. Бид нөө бисэл гэдэг амар шахуу наагуур ер нь бол баяр амар хичээсэн. Тэгээд яг төлөвлөжсөнийхэн дагуу ер нь бол яг амжилттай яг 3 дахь аварга авсан дээр баяртай. Өмнөх аврагуудаас онцлог өөр одоо шинэ содын юм юу вэ энэ авраг? Яг энэ үйлрлийн хувьд манайх ер нь хамгийн хүнд хэцүү болгоныг багаараа давангууд туулж гарсан. Манай коуч маань ингээд дээрээс хараа байж байгаа бид тэгээд ер нь бол коучийн төлөө бас энэ аваргыг авч өгөх амар хичээсэн. Ер нь бол бас маш том нэг шалтгаан ялчгүй коуч байлаа шүү дээ тий. Бид ялчгүй ер нь яг энэ сүүлийн 3 жил хамгийн яг хүнд хэцүү үйлрэл нь энэ үйлрэл байлаа. Одоо ер нь яг багийн үндсэн ингээ бүрэлдэхүүн сэлгээний тоглогчд гэдэг юм уу тоглолтыг ингээ харахаар нэг тийм асуудлууд баг хизээч хожигдох боломжгүй юм шиг юм харагдаа явж исэн боловч те сүүлийн нэг хэдэн тоглолтуудад одоо жишээ бодностой жиглээ за бис элдэр 2 дараалаад маш одоо боломжтой 2 тоглолтондоо жиглээ. Тэгэхээр энэ уул одоо юу гэдгийг энэ босч гэдэг юм уу эдгээр зүйлүүдийн талаар багаараа ер нь яг юу ярьж гарч ирж энэ зүйлийг бүтээв. Ер нь бол бид нар багаараа хамт бай. Тэгээд гол нь бид нар энэ зүйлийг хийхдээ таашаал авах хэрэгтэй. Ганц жаргалтайгаар яг энэ ажлаа хийх хэрэгтэй. Яг тэн дээрээ тулгуурлаад өөрсдийнхөө төлөө зинхчээ. Тэгээд багаараа юм хамт нэг цул шиг байж гэж ер нь ярилцаж давж гарч ирсэн дээ. За тэгээд Асуулгууд багийн хөгжөөн дэмжигч фанатуудын хувьд бол бас маш өвчтэй фанатууд байдаг штэ. Тэгээд фанатуудтай хандаж хэлэх гоё сэтгэлийн үг байна. Бид нарыг үргэлж дэмждэг баярлаа. Яг нэг гэр бүл шиг ханддаг баярлаа. Тэгээд зарим фанууд маань бидний өвөө эмээ шиг, зарим нэг ээж аав шиг байдаг. Тэгээд бүгдэнд маш их баярлаа. Хайртай шүү гэж хэлье. За тэгээд ер нь бол Асуулгууд баг ингээ 2 дахь удаага 3 дараалаад авраг авлаа. Аврагын цом өргөлөө. Тэгээд магадгүй эх жил 4 дахь удаага аврагын цом өргөхийг хүсэн ерөө дүүдээ. Тэгээд дахиад баяр үргээ. Эй! Барэ дави. Барэ дави. Я анжур гаргаараа анда. За ахтаа ямар ч гэсэн маш том баярыг өргөе. 2 дахь удаага 3 дараалсан аврагын эзэд боллоо. Мөн 10 дахь удаага аврагын цом өргөлөө. Энэ аврагын цом ер нь өмнөх аврагын цомуудаас юугаараа өөр онцлог та гоё сэтгэлээсээ хуваалцаж үзэх штэ. За баярлалаа. Өмнөхөөс онцлог 3 дахь удаага 2 дахь удаага 3 дахь удаага авч байгаадаа онцлог биш. Түүнээс нэг одоо нэг өөр юм бол байхгүй л. Та бараг дасаад байгаа юм шүү. Ер нь баг дасчихжээ. Ер нь жоохон дөжирчжээ маягтай. Тий. Одоо ер нь жоохон бас одоо юу ч юм дээ одоо нэг амар хөөрд мөрдс болчиход шүү дээ одоо. Нилээн дасах маягтай. Хамчгаар хөөргөө бач би байна. Энэ насныхуу эсвэл энэ олон удаа аврагын энэ тоогийнхуу. Одоо миний хийсэн юм байхгүй юм чи одоо зүгээр би чинь хажууд нэг сууж байгаа авраг авчаад байгаа болох нэг сонирн биш вэ нөө. Харилцааны юм яриад байгаа юм уу? Таны яг хэдэх авраг юм? 8. Яг тоглогч дасалжуулагч бүгдийг нийлүүл. Тоглогч байхгүй ш. Тоглогч байхгүй. Яг дасалжуулагч 8 юм. Дасгалжуулагч 8. 8. Та 10.8-д нээсэн биш те? Биш үү? Оо за ахтаас дахиад баяр үргээ. 10-аас хойш биш. Та тэгвэл угаасаа ер нь энэ Асуулгууд багийн аврагын түүхийг ялангуяа 80% нь бичсэн хүн байж тээ ер нь бол. Хүүрн өгүүлнэ штэ. Тэгээ энийг подкастаараа нэг хүүрн өгүүлнэ гэж байх баг. Яг үе танай подкастыг орё гэж бодоод байгаа. Гэхдээ та нар уцаа ахгүй лээ. Хизээ орох юм. Магадгүй хизээч магадгүй. За 2 дахь өдрийн 12 цагаас баталгаачлаа. За. Баталгаажсан уу? За баярлалаа. Ямар ч юм тэгээд ер нь бодсон байсан. Энийг нэг дуусч байгаад орё гэж бодсон. Одоо яг гой бүх юм гой дууслаа хаа. Тэгэхээр яг цаг нь бол угаасаа яг одоо те. Бол хамгийн ихэд оруулах гэж үзсэн юм а тий. Эхний дуу номер 1 дугаар дээр өргөцсөн зочин маань одоо ингээ баг 2 дахь сизний хит дээр юм бэ 30 мөч дээр ороод байгаа юм аа. Нилээн бас хүн таат юм байгаа шүү. За. Тэ яачгүй махихтаа. За sorry. За дахиад баяр үргээ тэгээд бодохгүй яхаа. Шоо хипхоп явах юм. Үглэлд явах юм. За найстай баяр үргээ. За албан ёсоор баяр үргээ. Ямар гоё юм бэ? Ямар гоё юмны ард гарч байгаа мэн найз. Юуны ард гарч байгаа яг? 5 дахь удаагийн цом тэгээ трибит гэсэн том амжилтын ард гарлаа.2 Тэгээ дахь трибл те. Тэгээ 2 дахь трибит. Тэгээ өөрийнхөө хувьд бол анхны трибит
5 уруундаа бүгжтэй боллоо. Хичээлээ 21 жил. 21 хичээлээ, зүтгэлээ, тэгээд эцэст нь дэрлээ, чадлаа. Сайхан байна. Энэ аврагын одоо замналт гэх юм уу, энэ үйлрэлт тийм үү. Асуулгууд багт маш хүнд гар цогрол тохиолдсон шүү дээ. Одоо тэгээд ер нь бол үзэгчд магадгүй за яг энэ коучийн одоо эмгэгтэй явдлын араас ямар болоход яг бол одоо багийн тоглолтод юу өөрчлөгдөх болж гэдэг юм уу маш олон зүйлийг хүлээсэн баг. Ямар ч сан та бүхэн хариултыг өгч чадлаа. Одоо яг үнний ард байсан хүмүүс бол магадгүй миний хамгийн сайн мэдж байгаагаар бол iPod 2 байгаа. Тэгээд мэдээж одоо пост тасалжуулагч тийм багийн стафыг, коуч стафыг бол нэрлэхгүй харахгүй. Гэхдээ ер нь бол гол ачааг үүрсэн хүмүүсийн хувьд бол яг ямар байсан бэ ер нь? За тэгээд мэдээж хамт тэгэлсэн хүнтэйгээ дуусгаж бол чадаагүй. Яг нэг тоглолтын сүүлийн 5 минут руу ороод ирэхэд дотор өмөрөөл тэр хүн бодогдоод удирдал хэлүүлжсэн бодогдоод хэцүү байсан. За эдэж бид нар яг тийм хэнд хэцүү явдлын дараа нөгөө баг хамт олноо мандатад явах үүрэгтэй учраас аль болох чадхаараа хамгийн сайнаар тэр хүний биднэрт үлдээсэн өвийг хадгалаад үргэлжлүүлэх хичээсэн. Тэрийг чадлаа гэж харж байна. Тэгэл энэ бүх алдар бол тэр хүний төлөө гэж бодож байна. Яг энэ зүйлийг ярих болгонд одоо асуулгууд багийн тоглогчдын хоолон зангирч те байгаа нь бол угаасаа бүгд нь ингээд мэдрэгч. Тэгэхээр энэ бол ерөн зүгээр баг ямар амар нэгдмэл болцсон байсан бэ гэдгийг бол бас харуулж байгаа бох. Магадгүй зүгээр коуч байсан бол бас те яг өөрөө ингээд энэ аврагын маярыг мэдэрсэн бол илүү гоё болсон баг те. Гэхдээ ямар ч сан та бүхэн чадлаа. Найстаа дахин баяр үргэе. Тэгээ эрх удирлууд нь амжилт хүсье. За. Нөгөө мөнгөн медалуудын чинь тоог алтчин гүйцэж гинөө арай банаг байна. За 12 удаа финалдлаа, 7 мөнгө. Одоо мөнгөөрөө Монгол нэгт байгаа. Алтаараа 5 гээд нэг одоо 3 дахь тайр руу орж ирж байна те. Мөнгөөрөө бол нэгт явж байгаа. Тэгээ ямарсан. Мөнгө бас гүйцэн байна. Одоо нэг 2 яаж, 1 яаж дэшээ орох гээд байна бас. За тэгэхээр BCL-ийн тоглолтууд дуусааг байгаа. Яг одоо аврагын баяр магадгүй коуч нарын төлөвлөгөөгөөр хэд хоног үргэлжлэх юм? Одоо тэгэл нэгдээс бэлтгэлдээ орно шүү дээ. Шууд. Одоо өнгөрсөн жил бид нар дуусгаагүй ажил байгаа. Бид нар илүү том зорилготой байгаа. ТV-ийн төвшөнд улс их орноо төлөөлөө явж байгаа. Бид нарт амрах цаг зав байхгүй. Одоо хэдийгээр баярламаар байгаа гэсэн бид нар дараагийнхаа ам руу анхаарахгүй болохгүй. Маш том хариуцлага улс үндэснийхээ өмнө хүлээсэн байгаа. Тэр үүргээ ухамсарлаад мэдээж аврагын баяр бол өнөөдөр орой тодорхой хэмжээнд үргэлжлэнэ. Тэгээд дараагийнхаа ажил руу орно доо. Окей. За найсдаа дахиад баяр үргэе. Тэгээд та бүхэн бол одоо яг энэ Монголын Дээлигийн 10 багийн бүгднгийнх нь одоо юу гэдгийг хүргээг хүсэж байгаа, тэмүүлж байгаа энэ цаг дээр нь одоо гол рол модель нь болж явж байгаа, одоо мөсийг хаглаа явж байгаа ийм эдгээр залуучууд тэгэхээр та бүгнээр бахарахгүй байхын арга алга те тэгээд баг болгоно л одоо яг хасаа үлгүүчийг болгосон гэдэг тийм хүсэл мөрөөдөлтөөр хичээж байгаа. Тэгээд дахиад баяр үргээ. Баярлалаа. За Медогийн хувьд одоо яг хэд авраг нь вэ? За баг 3 гэж авах хөлгөд орж ирээ тийм. Нийтсэн бас байсан шүү дээ тийм. Одоо хөгжлийн лиг тоглоод, дээдлэгч тоглоод ингээ ослуулаа явсан тийм. Тэгэхээр энэ улирлын яг энэ аврагын яг энэ мэдрэмж нь ямар байсан бэ? Одоо өмнөх улирлалтай харьцуулахад. Ер нь нөгөө нэг хөлгөд чинь л өмнө нөгөө нэг бүр дээр чи 10 11 он ч лөө 3 дараас авраг авсан шүү дээ. Тэрнээс хойш дахиад ингээд авраг аваа тэгээд тэнд нь ингээд өөрийн биеэр ингээд байгаа болохоор тэгээд амар хэлхөөгөө олдохгүй аягүй баяртай байна. Тэгээд амар баяртай байна. Ер нь зүгээр одоо яг хувь даглагчийн эрх улирлын төлөвлөгөө юу вэ? За би яаж гэж энэгээр шууд хэлчихэд би нөгөө нэг Вьетнам явж байгаа энэ жил. Тэгээд ер нь бүх юм болцсон байгаа. Одоо би 5 сарын 5 гэхэд баг яваад хаа. Тэгээд эзэн ирэх юм. Баг ер нь тэндээ гайгүй байл 8 сард 9 сард баг цаа өрөөд юм. Одоо маа Тэмүүлээ явсан шүү дээ. Тэмүүлээ шиг явчаад ирж хэрэг чаа би. Оо за янзын. Тэгээд BCL яах юм? BCL дээр баг харин яг 5-нд юугаа яатсан. Тэгээд 5-нд явна манайх 5-нд BCL дээр. За ямар ч дүүдээ Вьетнамын лигт амжилт гэсэн. Тэгээд монголчууд чинь тэгээ болон хөлгүүдийн фэнүүд чинь бүгд гоё дэмжиж байгаа шүү. Араас чи харж байгаа шүү. Тэгээ гоё хүчтэй байгаараа мэй. Окей. За баярлалаа. За дүүдээ баяр үргээ. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Юу хийж вэ чичээг? Гоё наа. Та яг багаараа юу хийж вэ? Дэрийг гоё үзэгчдэд гоё тайлбарлаа. Юу гэж тэгэл. 3 сэлд авраг авлаа тэгээд ямар ч энэ хаа гэхдээ 3 дахь жил нөгөө дараач авраг авахаас гэхээс илүү коучтой бидэд зориулж амир их тоглосон болохоор ер нь арай илүү бидэд сэтгэл илүү бүр ингэж яаж. Гэхдээ яг 3 жил дараач авраг аваад түүхэнд одоо юу гэдэг ингэж үлдчихэж байгаа шүү дээ бас тий. Тэр нь бас маш гоё байгаа ингэж саксны түүхэнд үлдэж чадж байгаа гэдэг чинь тий. Тэгээд ихэгийн маань хувьд бол
Бид хоёр саяхан яриа үжсэн. Манай дүү залуу тоглож байхаа болчихжээ. Багийн капитан болсон. Тэгснэ бид хоёр ч нэг артлт нэг очиж тоглолт үзсэн. Тэгсэн чинь энэ нэг ганц хоёр шийдэл алдангуудаа урваагаад яваад чинь бүгдээрээ зүгээр ахаа гэж бид хоёр тэрийг хараад ойлоо хоорондоо хурж өнөөл байсан. Манай дүү ч юм том ах болчихжээ. Би хоёр тэр чинь байдаг багш хамгийн бага нэс. Би чи бүр үе болторсон байсан шүү дээ. Миний дэдэлчил кадрах байдаг байсан шүү дээ. Тий. Тэгэхээр 5 насаар зүрхтэйсэн. Тэгээ одоо тэгсэн чинь дээрээсээ баг идэх юм бэ? Би дээрээсээ 3 таа шүү дээ. Ой, ороо 10 дүүтэй гэж бодлоо. За ямар ч гэсэн гоё юм шүү дээ бид тэгээд 10 дүүтэйгээ 10 дахь авраг авлаа шүү дээ. Хасын үлгүүдээ 10 дахь аврагыг авч өглөө. Тэгээд 3 ахтайгаа тийм үү? Тий, 3 ахтайгаа. 3 ахтайгаа. Тэгээд гоё маш гоё. Тэгээд ямар ч BCL-ийн үлрэл дуусааг байгаа. Тэгэхээр та хэдийн хувьд одоо ямар аялан тоглолтууд одоо юу гэдэг нутаг дээр хүлээж авах тоглолтууд цаг хугацааны үед хизээ байгаа. Одоо зооны нөгөө 3 багийн тоглолт хүлээж авсан шүү дээ. Хонконгийн тоглолт, 52 багийн тоглолт хүлээж авсан. Энэ тоглолтондоо ер нь нэг ач холбогдол өгөөд бид өмнөх 2 тоглолтондоо бол ерөнхий ингээд багийн тамирчтай амраах маягаар бол явсан. Тэгээ тэр тоглолтын ач холбогдол өгөөгүй гэж хэлдэг. Тэгээ энэ дээр бол хамаг фокус өгсөн байхгүй. Тэгэл одоо яг 5 сарын 5-наас ахуулаад 5 сарын 5, 6, 8 дэсэн баха. Тэр тоглолтуудаа фокуслан да. Тийм. За тэгээд дүүдээ дахин баяр үргэе. Тэгээд мөн ажил дуусаагүй одоо BCL-ийн улиралд нь амжилт хүсье. Тэгээд өөрснийхөө одоо өмнөх жилийн амжилтаа ахиулаа тий илүү гоё амжилт гаргаараа гэж хүсье өрөөё. За. За сайн байна уу? Барайд авъя. Барайд авсан байдаг. За баяр үргэе. Баярлаа. За хасын үлгүүд багийн Дэмжих олон жил дэмжлээ шүү дээ. тийм тэгээд Дэмжээд. Гэхдээ одоо мартчихад байна. Яг үндэ мартчихад байна. гэтээ ер нь хэд Авраг нэг баха. аврагаас нь эхэлсэн. Комитко одоо яг үндэ бол одоо яг бүр одоо 12 доноос одоо 10 дон 11 2 тэр авцаа юу. Одоо За ер нь тэгэхээр 8 байгаа юм байна. тэр нэг 10-ээс л байгаа. Тэгээд нэг 10 жил бол болцоо дороо ич байгаа. Тэгээд додоод тоглолт Монголд дээр нэг хожид үтдэг нэг спортын төв ордмор дээр байж л байлаа шүү дээ бас. Байсан шүү дээ. Би байсан шүү дээ. Хожид дээр бас байж л байсан. Санд мэдж байгаа шүү дээ. Тэгээ зөвлөрөө хараад байгаа шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Зөвлөө чи мэдж байгаа шүү дээ чи зөвлөө. Би хаарадаг байлаа. Би нөгөө тамирчс гарч идэгдээр суудаг байсан шүү дээ. Тэгээ өмнөх ер нь аврагуудтай харьцуулахад энэ жилийн авраг ер нь юугаараа онцлог байна? Гэхдээ мэдээж лиг улам гоё болоод байгаа шүү. Жил болгон тэгээ хизээ юм байсан тэгээ гадны ингээд бүр том юм нэрсүүд орж ирээд Жилигийн тамирчид NBA-ээс тоглож ирсэн тамирчид тэгээд бүх багттай гэдэг маш гоё шүү. Тэгээд энэ өрсөлдөөн донд тэгээд бас энэ багийг бас ингэж гоё авч яваа залуучуудаа ингэж гоё хөгжүүлээд ингэж авраг авах гэдэг чинь амар гоё байхгүй тий. Тийм. Тэгэхээр энэ дээр яах юм байхгүй. Гоё авраг. Тэгээ эх жилүүдэд яах юм? Ер нь тэгэл авраг гэдэг чинь авах хэцүү, авраг хамгаалах бүр хэцүү байдаг. Гоо фанатын хувьд фанатын хувьд яах энэ чигээр ингээд юу гэж байгаа юм бэ? Юу насан турштай юм уу? солигдохгүй шүү дээ. Яг амын насан. Хоёул NBA-гээс бол Golden State Warriors-оо байгаа байна. Стефен Curry одоо зодгоо тайсан ч байна. Байж л байгаа тий. Тэрнтэй адилхан яг л адилхан шүү дээ. Яг хасын үлгүүд бол хасын үлгүүдээр л явж. Ер нь яг би зүгээр хардаж асахгүй энэ Сэги Том хоёр алга болсон чинь энэ хоёр байчлаа гэж. Тий тэгсэн чинь нэг жоохон үзэгдэж алга болох юм байна. Томогтой өнөөдрөөс хөгшүүн хэд сайн тоглолоо шүү. Яг л нэгээ тэгж юм гэдэг. За тэгээд дахин баяр үргэлж Угаасаа дүүдрээ байгаль явуулдаг үстэй. тий дахин баяр үргэлж гоё. За энэ. За. Таврнаа. Цаанч байна. За. баяр үргэлж. Хойш. Амар өнөр камераар бисэж байгаа. За яарцаа Томдоо өөрийнхөө зүгээс те өөрийнхөө 7 дахь аврах тийм үү. За тэгээ багийн хувьд 10 дахь аврах. Тэгээ мөн 2 дахь удаага 3 дараалж аврах авсан гэдэг ийм гоё аврагын баяр хүрэлцэн ирээд тэгээд дахиад баяр үргэе. Тэгээд сэтгэлээсээ гоё үзэгчтэй болцооч. Сэтгэл мэдээж одоо нөгөө төрөн бол одоо нэг жоохон гайгүй болсон. Төрөн бүр нөгөө ингээд одоо юу хэлэхээ мэдэхгүй юу ч ярьчаа. Тэгээд зүгээр нөгөө маш их баяртай байна. Тэгээд энэ бол бас зүгээр нэг авраг биш, маш онцгой авраг байлаа. Тэгээд өмнө нь бол бид нарт бас 3 дараасаа авраг авах боломжийг бас олдчихсан. Гэхдээ тэрийг бид нар биелүүлж чадаагүй. Тэгээд энэ удаа эндээ хүрсэн зорилгоо биелүүлсэндээ маш их баяртай. Багийн маань хувьд бол Монголын загсанд анх удаа 10 төрүүлсэн баг болж байна. Тэгээд мөн энэ бүх амжилтыг одоо байхад надтай цуг байсан сэргэлэн найздаа бас маш их баяр үргэе гэж бодож байна. Маш их баярлалаа гэж хэлмээрээ Пүүжа ахтай баярлалаа. Тэгээд бидний арт банк байдаг спонсор байгууллагууд Хасбанк, SPL-ийн, Писимолын, Тесо гэдэг маш олон спонсор байгууллагууд бидний арт үргэлж байж дэмждэгэн үр дүнд бид нар өнөөдрийн энэ амжилтыг бол бас бий болголоо гэж бодож байна. Хувийн талаасаа маш их баярлж байна. Гэр бүлийнхэн талаас маш их баярлалаа. Хөдөлгөөн багийг одоо 22-3 жилийн хугацаанд үргэлж дэмжиж явж байсан бүх хөдөлгөөний
дэмжигч нартай хөлгүүдэд цуг тоглож ирсэн саксон бомгийн одоо тамирчид одоо ах トゥ тэ бүгдэнд нь маш их баярлаа гэж хэлье. Манай найз чи програмчлагдсан юм байна уу? Асуулт үлдээгүй шүү бүгдийг өөрөө яриа. За сая ямц хамгийн онцгой авраг байлаа гэж хэлж байна. Тэгэхээр ер нь бол энэ үйлрэлийг онцгой олгосон мөчийг ер нь ихэнх үзэгчд маань сагсан бөмбөг сонирхч маань мөн асын үлгүүдийн одоо арын алба гэх юм уу тоглогчид фэнүүд бүгд мэдж байгаа. Тэгэхээр одоо тэр эрхэмд ер нь зүгээр яг ингээд дээрээс хараа байж байгаа бах те. Тэгэхээр гой талархлын үг хэлээ шүү дээ. Тэ мэдээж өнөөдөр бас манай одоо энэ бүтэц бүрэлдэхүүн шинжилгээтэй одоо анх одоо эхний 2 жил дээр байсан одоо Желчка коучмен уртаас Монгол ирсэн байна. Тэгээд бас уулзлаа. Харамсалтай одоо зүйлээр одоо хороогийн мөнгөсгөөц одоо сажуулагч маань бас өнөөдөр биднийг дээрээс хараад өөрийнхөө хамгийн хүсэж ирсэн зүйлийг одоо бид нэр биелүүлж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд мэдээж энэ үйлрэл бид нар дээр маш олон хүнд зүйлүүд байсан. Урт өдрлийн хажуугаар олон улсын Азийн клубүүдийн яг давхар тоглогч гэдэг юм уу те. Түрүүний ярьсан хүнд асуудал гэдэг ингээд багийн хувьд маш хүнд өдрөлийг бас өнгөрөөлөө. Гэхдээ бидний урдаа тавьсан зорилго маань маш том байсан. Тэгээд тэрийг энэ боломжийг бид нэр алдахыг хүсээгүй. Тэгээд энийг биелүүлж чадсандаа одоо маш их баяртай байна гэж хэлээ да. Одоо ер нь бол та нарыг бас магадгүй илүү нэгтгэсэн тийм үйл явдал болсон байх гэж бодож юм мөн үү? Яг гоо бидний хувьд одоо хэдүүлээ цаашаа яах вэ гэдэг юм уу те. Тэгээд бас хэн нэг нь энэ хөлгүүд багийн одоо ямар нэгэн зүйл нь доголдлоо гэхэд баг доголдохгүй байхыг бол маш чухал гэж ер нь бид нар урдаа барьдаг. Тэгээд зүгээр сэтгэл зүй биднийг илүү их хоорондоо амь нэгтэй бас нэгнийгээ хайрлах те хизээч нэг нь маргааш байхгүй байх юм байна гэдэг мэдрэмжүүдийг өгсөн байгаа. Тэгээд тэрний төлөө хоорондоо нэгнийхэн төлөө гэдэг юм уу те тийм зорилготой тоглосондоо одоо өнөөдрийн хожил түүхэн мөчүүдийг бий болгож чадлаа гэж бол харж байна. За тэгээ энэ үйлрэл бол ер нь бас яг дуусчих байгаа те. Та хэд одоо яг тийм BCL гээд бас дахиад нэг том лиг байгаа. Тэгэхээр BCL-ийн үлдсэн тоглолтууд одоо ер нь ямар тоглолтууд хэдэн тоглолт үлдсэн байгаа даа. За сая сүүлийн 2-7 хоногийн хугацаанд манай Хонконг 50-ны 2 багтаа тоглоод нийт 3 тоглолтыг аялын тоглолтоор хийгээд ирсэн байгаа. Энэ багууд маань 5 сарын 5-наас эхлээд Монголд ирж тоглоно. Тийм болохоор бидрээд одоо маргааш нөгөөдөр нэг 2 хоног амраад нэг 3 өдрөөс ч гэдэг юм уу 7 хоногоос ер нь бол бэлтгэлдээ гараад BCL-ийн бэлтгэл тоглолтууд руу бол аюулгүй анхаарна гэж бодож байна да. За BCL ярьсны хамарсан одгэрлийн тулгын талаар бас асууч те. Одоо сүүлийн тоглолтод бол маш гоё тоглолт үзүүллээ шүү дээ. Тэгэхээр ер нь хүлээлт ямар хувь одоо одгэрлийн тулгын одоо багт үзүүлж байгаа одоо нөлөө чиний хүлээлтээс ямар хувь байна? Үгүй яг угаасаа ер нь бол анх саналыг бид нар хоорондоо яриад тэгээд чөлөө тагиандагаа болохоор санал тавьж үзье гэж болсон. Бид нар нэгэд тулга болон нэмээд нэг импортыг авсан байгаа. Тэгээд сая бол яг Азийн тоглолтууд дээр илүү их лиг руугаа бас фокус хийсэн болохоор аль болох бэрхшээл гэмтэлгүй гарч ирээ гэдэг маш том зорилготой байсан. Тэгээд одоо бол бид нар алдах юмгүй ч гэдэг юм уу те арай илүү serious тоглолтуудыг бол бас багийн хувьд бол хийнэ гэж бодож байгаа да. За тэгээд авраг авсанд баяр үргийн юм одоо BCL-д намжлт хүсье найстаа. За баяр үргээ дүүдээ. За ямар ч байсан аврагын цом тэгээд дахиад мөн финалийн MVP аваа гараад ирсэн байна. Манай дэвч биш авч болох бүхнийг хамаа гараад ирсэн байна. Тэгээд дүүдээ баяр үргийн сэтгэлээсээ уулзаач. За баярлалаа хаа. Тэгтэл бол одоо л итгэж өгөхгүй л байна. Хамаагүй чанга орж болно шүү. Тэгж орж болно шүү. Итгэж өгөхгүй байна. Ямарсан бол багаараа л бүр маш их бахархаж байна да. Энэ 3 дараасан авраг аавна гэдэг зорилгоо тавиад ингээд бүх хэцүү сайхан зүйлийн ард ингээд туулаад гарсандаа бүр маш их баяртай. Багаараа л маш их бахархаж байна. Яг одоо зүгээр шал хөндлөн асуулт асуу хэрэг ядарч байна. Ядрахгүй лаа. Ядарч байна уу ер нь бол нэг л нислэг нь хийж мэгээл BCL-тэй ингэж яваал. Тэгээ хоёр тэмцээндээ анхааралтай төвлөрөл. Ер нь зөв бэлтгэлээ хийж л ер нь бас арай гайгүй байна да. Манай подкастер орохдоо нөгөө нэг ярьжсэн шүү дээ те. Сап гэлөө. Нөгөө энэ нөгөө аврагын мэдрэмжээр ингээд бүр юу яатсан ингээд донтчлоо гэж тэгжсэн шүү дээ. Тэр дон одоо жоохон гайгүй болж байна айлсгүй яг донцсон хിവэр л байна уу? Эзээч тэр мэдрэмж байхгүй бол гэж бол байхгүй гэж бодож байна. Эзээч яг дуртай мэдрэмж бол авчлаа бүр ихтэй давуулан биелүүлчлээ. Тэр ингээд энэгээр зогсохгүй шүү дээ дахин өсөглөн байна гэж бодож байна.
За тэгээд мөн одоо удахгүй нөгөө нэг BCL-ийн тоглолтуудаас та бүхэн хүлээж байгаа тий. Тэгэхээр BCL-ийн тоглолтууд нь бас амжилт хүсье. Тэгээд боломжтой. За. За тэгээд BCL-ийн тоглолтууд нь амжилт хүсье. Тэгээд BCL-ийн тоглолтууд ер нь зүгээр одоо хэдэн тоглолт үлдсэн бэ? Ямар одоо үлдсэн тоглолтоос тэд хожвол тэдэр бид нар гэдэг тийм тооцоол байна уу? Тэг ер нь байгаа шүү. Манайсаа 2 дараалал 50-ны багт хоцчихлоо. 5 сарын ихээр 50-ны 2 баг, Хонконгийн 1 баг Монгол дэш тоглоно. Тэгээ ер нь бол онооны хожигдсан зөрүүгээрээ бас нэг давуулж хожих юм уу. Ер нь бол бүгдийг нь бол хожиж ил нэг хэсгээс гарах маягтай тиймэрхүү байгаа шүү. За ямар ч манай үзэгчд маань сонссон баг. Тэгэхээр яг Эмбанк арена дээр ирж хасаа үлгүүд бага бүгдээрээ гоё дэмжээрээ. Тэгээд дүүдээ дахиад баяр үргээ. Тэгээ BCL-д нас амжилт хүсье. За тэгээд ямар ч 3 дахь дараалсан аварга авч чадлаа. Сэтгэл ямар байна хэ? За мэдээж эхний орж исэн 3 жилдээ 3 дараалал авраг авна гэж ерөөсөө бодсонгүй. Тэгээд маш итгэмээргүй байна одоо. Одоо ер нь хүмүүс тэгж штэ авраг авсан багийн хасын үлгүүд гэж нэрлээд тоглогчдын BND Аза Барса түшиг эдэр гэж нэрлэдэг яриадах энэ үнэн үү? Мэдгүй одоо тийм болцсон юм бол. Тийм ерөнхийдөө магадлал өндөртэй болчихсон шүү дээ тийм үү? Ирэх жил яхан бусдаа боломж олох юм. Ирэх жилдээ дахиад одоо авах гал үзэх байх та одоо. Бусад баг маань одоо сайн болоод орж ирэх байлгүй дээ одоо. За энэ үлрэлийн хувьд өнгөрсөн үлрэл ямар ч байсан манай BND маань 7 дахь тоглолтод BND гэж мэдхүү гэж орж ирээд те Казансыг янзлаад нутаг буцааж исэн бол энэ үлрэл бас ямар ч 5 тоглолтод хожоод дуусгалаа. Тэгэхээр ерэн зүгээр өмнөх аваргуудтай харьцуулбал энэ үлрэлийн яг энэ аваргын цом юугаар чамд арай өөр байв. Өөр мэдрэмж. Яна одоо одоо муухай ярих гэдэг байна. Зүгээр манай энэ үлрэлд яг багаараа байж чадлаа. Мэдээж маах бүгд нэгнийгээ 3 жил хамт байсан болохоор нэгнийгээ бүгднгийн яг нэгнийхээ үйлдэлийг мэддэг болохоор яг багаараа маш сайн тоглолоо гэж харж байна. Тэгээд бусад багууд за харахаар ер нь жоохон тийм багийн ажиллагаа ажиллаж байгаа тиймэрхүү санагдсан гэх юм уу. Манайх бол яг багаараа маш сайн тоглож чадлаа гэж бодож байна. Ер нь бүр олон миллион ягтарсан л байна гэж харлаа ер нь бол багийнхнаа. Бусад багуудад бол сайжруулах зүйлс их байна. Манайхд бол ер нь болчихжээ гэдэг. Гүү. Одоо тэгээд BCL-ийн тоглолтод бэлдээд BCL-д одоо авраг авахыг хичээнэ биднийг дэмжээрэй. Яг үнэ яг тэрийг хэлсэн нөгөө одоо BCL-ийн тоглолтууд байгаа юм чинь тэрэндээ гоё фокуслаад те. Тэгээд авраг авсанд дахин баяр үргэе. Тэгээд BCL-д нь амжилт хүсье аах юм байна. Бүгд нь амжилт хүсье. За дахиад баяр үргэе. Баярлалаа. Тэгээд 3 дахь аврага авлаа. Дээдлэгт 3 жил тоглоо 3 аврага. Өөдөж гинэ. Үгүй. Сэтгэл ямар вэ? Мэдээж ямар ч нэг тийм үгээр хэлэхээ аргагүй мэдрэмж байлаа. Тэгээд урд жилүүдээс авч исэн одоо нэг юу гэх юм үзэж туулсан жилүүдээсэн болохоор хамгийн одоо үн цэнтэй нэлээ гэж бодож байна. Тэгэл яг одоо энэ ямар онцлогтой вэ гэж асуух чинь ер нь баг хариулчлаа. Тийм одоо тэгээд дасалжуулагчийн хувьд бас тийм зүйлүүд болсон те үзэгчд маань ч гэсэн мэдж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүдийн ард зүгээр яг яаж гарсан одоо мэдгүй та хэд өөрснөө юу гэж тайлбарлах вэ? Ямар хүчээр ч гэдэг юм. яг хөө тэгээд бид нар одоо нэг хэн хинээсээ сэтгэл хөдлөлөө нуугаагүй тий. Тэгээд ер нь бол цаг хугацаа л гэдэг юм байна л гэж бодож байна. Тэгээд яг авраг авсны дараа одоо юу гэдэг тасалжуулагч чинь бас бодогдож байв. Тэгээд бодогдоод ганц 2-0-оос таслуулаа л. Тийм. Тэгээд бас ажил дуусааг байгаа ямар ч байсан те BCL-ийн тоглолтууд маань байгаа. Тэгээд Эмбанк аренад 3 тоглолт болно. Тэгээд эдгээр тоглолтууд нь бас яагаад байгаа юм бэ? Модид өнөрлөл. Эдгээр тоглолтууднаас амжилт хүсье. Тэгээд яг багаараа ер нь BCL-тэй одоо яг хэрхэн бэлтгэв. Сая бол нэг 2 зэрэг яваад байсан учраас бас те. Одоо яг нөгөө нэг юу гэдэг нэг тэмцээндээ одоо нэг нь дууссан болохоор нөгөөдөгтөө фокуслаад илүү одоо нөгөө эсрэг тоглох багуудаа илүү тэднэртэй зориулж бэлтгэлээ гээд одоо тэгээд тэднэрлүүгээл ер нь хандаж бэлтгэлүүдээ үлдсэн өдрийнхөө бэлтгэлээ дийж одоо тэгээд Монголд 3 тоглолт үлдсэн маах тэр 3 тоглолтоос нь 2 ажил авахад ер нь зоноосоо гарахаар болсон байгаа тэгээд илүү хичээнэ л гэж бодож байна. За тэгээд миний дөө гоё өсөглөн байгаарай. Тэгээд дахин авраг авсан дахин баяр үргээ BCL амжилт хүсье. Осоп. Коничева, ватачева анатай усукэдэс мангурж индэс. Яа. Усугийнэ. Яг юу гэсэн цэвлээсээ юу гэсэн Монгол улсаас ватачева анатай усукэдэс мангурж индэс. Би танд хайртай дуртай. Би Монгол хүн байна. Йоо. Японд ярьчлаа. Жижиг шууд хайртай дуртай гэвчтэн.
гайгүй мэдээд идэм болов гэсэн чинь чи эвгүй юм биш тэгээ. Тэгээд за ямар ч сан одоо яг улирлын дараа нэгдсэн хасагдгууд баг нь аврагын цом өргөлөө тэгээд манай тулгын сэтгэл ямар байна? За тэгэл авраг болох гоё юм байна. Тэгээ би өөрөө болоог болохоор одоо тэгэл тий хажинаас гарахад ямар ер нь бол амар гоё сэтгэлийн үед болсон юм тэгэл баяр үргэлж гэж хэлээд байгаа. Ер нь бол хамгийн ойроос гоё мэдэрлээ шүү дээ. Тий. Тэгэл яг одоо төрүүлдэг баг ямар хэдийн ямар бэлтгэл хийдээ одоо ийм хийдэг яаж тоглолт юм одоо ингээд ажигласан нь зөв харж чадлаа тэгэл зөндөө их юм сурч авлаа. Тэгээ манай тулгын хувьд одоо BCL-ийн сүүлийн тоглолтод маш гоё тоглолтыг үзүүлсэн. Тэгээд 17 он авсан. Тэгээд ер нь бол бас яг ингээд тоглолтод өөрийгөө мэдэрсэн нэг тийм царайны хувилж гэх юм уу тийм харагдсан. Тэгэхээр яг тэр тоглолтын сэтгэлээс гоё үзэгчтэй хуваалцвал яг өөрийгөө яаж бэлдэж орж ирсэн. За тэгэл 3 дахь тоглолт байсан. Тэр хүртлээр одоо би яг өөрийнхөө яг хийх юм хийхстэй юм хийж чадаагүйсэн. Тэгээд энийг бас их юм бодоогүй. Тэгэл яг хийхстэй ажил өөрөө яах хэрэгтэй вэ гэдгээ сайн бодоод тэг яг оноо авъя гэж бодоогүй. Тэгэл яг хийх юм аа хийсэн гэж бодож байгаа өөр бол. Үзэгчд маань бас сонирхолтой байж магадгүй. Одоо юу гэдэг Адгэрлийн тулга хасуулгууд багийн ингээд тоглож болцсон уу? Эсвэл зөвхөн BCL гэрээсэн үү? Зөвхөн BCL-ийн гэрээ байгаа. За тэгээ ирэх үлрэл бол тодорхойгүй ба тий. Даргын үнэтэйсэн гэрээ бол дууссан. Дууссан. За тийм байгаа юм байна шүү үзэгчтэй. Окей. Тэгээд дүүдээ яриа өгсөнд баярлалаа. Тэгээ BCL-ийн тоглолтууд нь бас дуусаагүй байгаад байгаа тий. Тэгэхээр тэр тоглолтууд нь амжилт хүсье. Тэгээд Эмагаринада бас гоё 3 тоглолт хийх бах тий. Тэгээд тэдгээр тоглолтуудаа гоё хасуулгууд баг ээж дэмжээрэй үзэгчтэй. Мотуга дэмжээрэй манай гейм дэйхаа. Хүү. Яа амир сүлийн үү. Зүрх шүү манайхаа. За нөгөө нөхөр чи ийн шүү дээ гэдэг. Нөгөө нэг хамаг бодлоо эвлүүлэг болгоод байдаг. Хамаг бодлооны эзэн чи ийн шүү дээ одоо тэгээд ямар ч сан том ажлын ард гарлаа штэ тэгээд баг та бүхэн тоо гаргацсан байгаа бох. Тэгээд ер нь улирлын хэдэн тоглолт плей-офф хэдэн тоглолт вэ? 130 хэд гэлөө юу нь улирлын. Тэгээд плей-оффын чинь 2 сар чинь тэгээд гарчих тий. Манай дуу гаргаагүй юм чинь дээ. Жоон тоондоо жоох юм уу тий. Нарийн юм байхгүй тий. Тэгээд ер нь тэр нөгөө Promix санаа ер нь хинээс гарсан бэ? Гээд ч нэг тэгсгээл ингээл бодож байгаа л мандруулаад тий. Тэгэл өөрөө бодож байгаа л нөгөө юу чи яг нөгөө шинэ юм ингээл хийвэл гоё юм байна гэж бодлоо. Тэгэл ингээл бодонгууд чинь тэгэл яг гар доорх материалаар гэдэг шиг нөгөө эвлүүлэгч ахаасаа асан штэ тий. За шинэ юу хоёлаа нэг гоё юм яавал ийм нэг юм байгаа штэ надад үзүүлдэг. Наа чи арай гитрнэ гээл. Наа чи арай суулднаа гээл. Тэгэл ингээл өөр ямар юм санаа байна гээл ингээд ийм нэг юм байгаа гээл. Тэгэл тэр дундаас нь тэгээд тэгсэл гарсан. Тэгээ ер нь удирдлагууд хэр дэмжижсэн бэ? Яг нэнөө гэдэг эхлээд яг уу дэмжижсэн гээ эхлээд нэг юм эвгүй байсан уу? Тий, ер нь тэгэл эвгүүлтэй. Эвгүүлж авахад бас эвгүүлтэй. Ер нь эвгүй. Би өөрөө ч би ингээд тухайн ингээд юу муу орсон, тий промо орсон өдөр би өөрөө үздэггүй ш тэрийг дахиж би хийчээ дахиж үздэггүй. Яг тэгэл өөрөөсөө кринжлээд кринжлээдэг байхгүй. Тэгэл би зүгээр оруулаад тэр оройдоо би уцсныхад хаагаал өөр юм ингээд орлоо. Тэрнээс хүмүүс шеэрлэнгүүт тэгэл за гээл тэгэл амар кринжлээд тэгээд ер нь сүүлдээ кринжлэр байгаа ер нь болцсон дөө. Одоо өөр юмийнэ. Одоо тэрийг дахиж. Одоо шинийг сэтгэнэ. Одоо өөр юм сэтгэж хийхгүй бол одоо тэгэл тий. За окей тэгээ ямар ч сан маш олон тоглолтын ард гарч чадсан. Дүүнэртэй баг хамт олонд нь бүгдэнд нь маш том баярыг хүргье. Баярлалаа. Эргэжил уулзлаа баяртай. Эргэжил уулзлаа баяр. Дараагийн үлрэл даанч болоо байна да. Даанч болоо. За тэгээд бид бас энэ волонтер дүүнрээс таарлаа. Тэгээ өөрийгөө гоё үзэгчтэй танилцуулъя. За, Эрхэн баяр гэдэг Цэвэнгч Эрхэн баяр. Тэгээд одоо 150 өдөр сургууль сурдаг 11-ийн Б анги сурагч. За. Биднээс хойш волонтер хийж дээлээ. Би он гараад 1 сарын 4-нд үзэх гэж ирж байгаа шууд орцсон. Тий. Тийм боломж байд юм уу? Тий. Нээлттэй ер нь бүх хүүхдүүд нээлттэй орё гэсэн юм шууд. Ар өрөө хаалга байхгүй. Байхгүй шууд. Нээлттэй. Тэгээ сайн дурах болохоор ер нь тэгэл. Янз. Тэгээ яг энэ аврагын тоглолтын дээр бас волонтер хийлээ шүү дээ. Сэтгэл ямар байна? Тий, аврагын тоглолтын дээр туг гаргалаа. Тэр ингээд амар гоё мэдрэмж байна. Тий, одоо уйлчих гал одоо уйлж чадахгүй байна. Тэгээд эрэхтөө нулимсаа төвчдөг гэл одоо тэгэл
Гоё байна. Одоо гуниг зовлон гэнэ. Гуниг хоёр хоссон. Гоё өдөр шэн. Манай талын хөгтэй нөө те. Манай талын дүү нөө бас хийгсгэл мишгэлтэй те. Янз юм байна шүү дээ. Подкастын байнга сонсдог те амар гоё. Тус нэрж байгаа. Манай сургуульч амар хол. Гэр яармагт. Тэгээд замдаа сонсоод яг наашааш яваад ирэх яг нэг дуустдаг баг. За маш гоё баярлалаа ах юм дээ. Тэгээд волонтер хийдэг чинь бүгдд нь нийт волонтер хийж байгаа дүүнэртэй те бүгдд нь маш их талархдаг шүү. Сайн дуруу юм болвол ер нь юм дуулгын шүү guys. Тэгээд бүгдд нь баяр хүргэе дүүдээ бас баяр хүргэе. За гоё өдрөл болж дуслаа. За баярлалаа. За тэгээд ямарсан манай СМ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга төгс жаргалтай уулзаад байна. Тэгээд ер нь бол маш том ажлын ард гарлаа. Лиг маань ямар ч зөвшгөө авлаа. Тэгээд яг энэ урт үйлрэл яг хичнээн тоглолт хичнээн өдөр ер нь үргэлжилж байна. За юуны төрөнд бас шинэ үйлрлээ. Нэг үйлрлийнхаа одоо ард гараад амжилттай болсондоо бас баяртай. Тэгээд хамт олондоо энэ том ажлын ард гарсан бүх хамт олондоо баярсан талархснаа илэрхийлье. Бас баяр хүргэе. За тэгээд багуудаа ч бас энэ жил одоо амжилттай болсон багуудаа баярлснаа илэрхийлье. За тэгээд нийтдээ 101 өдөр 239 тоглолт явагдсан байна. За энэ болгоны ард одоо манай хамт олон гарсан байна. Юу вэ? Тэ одоо тэгэхээр чи юу юм бэ? Тэгээ бүгдийн шууд амжуулсан. Тэгээ бүгдийн шууд амжуулсан. Дээрээс нь холбооны цомын тэмцээн бас нэмэгдээд явсан юм байна. За тэгээд муу удахгүй бас BCL-ийн тоглолтуудыг Эмбаг аренада зохион байгуулахаар байгаа. Тэгэхээр эдгээр тоглолтуудын бэлтгэл ажиллаас ямар хөө. За өмнөх бас ESL-ийн тоглолтууд явагдсан. За BCL-ийн тоглолтууд бас явагдана. За эдгээр бол харьцангуй нөгөө баг төвтэй явж байгаа. За холбооны зүгээс яг мэргэжлийн талаас нь тусалцаа үзэх талаас ингээд илүү бид нар бас яг ажиллаа хуваарлж хийх ёстой. За олон улсын тэмцээн бол одоо яг клуб суурьтай байгаа. Бид нар аль болох клубуудаа бас давхар хөгжүүлээд клубуудаас тоглолт зохион байгуулах дээр илүү туршлагачих те хүний нөөцөө илүү сайжруулах дээр бид нар анхаарч байгаа учраас эхний жилүүд яг холбооны сүрэнг оруулалт хийгээд BCL-ийн тоглолтуудыг хийсэн. Энэний одоо утга учир нь бид нар олон улсын лигт одоо Монголын багийг зорилготой байсан. За тэгээд тэр зорилготой хүрсэн дараагаас бид нар ингээд багаагаар яг гэдэг олон улсын жишгийн дагууны чимээтэй ингээд хийгээд явж байгаа. За тэгээд энэ жилийн ESL-ийн тоглолтын хөлгүүд маань дангараа зохион байгуулсан. Гэхдээ манайх бол яг одоо мэргэжлийн талаас нь техникийн одоо талбай бичиж шүүгч гэдэг юм тэр хүмүүсээ гаргаад явсан. За BCL-ийн тоглолт төрсэн бид нар тэгээд оролцоод явна. За тэгээд хажуугаар сургууль гэдэг маш олон ажлууд явж байна. За хамгийн гол нь бид бүхэн бол хамгийн гол юм бол одоо манай хамт бол яг олон улсын стандартаар бүх ажлуудаа зохион байгуулж байгаа тий. Одоо бүх ажлууд маань яг хуваарлсан хүмүүсийн ажлуудаа хийгээд за үүний үр дүндээ яг бүх юм одоо ингээд тодорхой яг олон улсын жишгт хүрсэн юмуд бол ихтэй болж тогтож байгаа нь бол хамгийн том чухал хамгийн гол юм бол одоо манай ажилтнууд маань одоо маш сайн мэрэгч одоо яг өөрсдөө хийх ажлыг сурж байгаа нь бол хамгийн чухал. Тэгэхээр ер нь бол зүгээр баг өөрөө зохион байгуулад холбоо зүгээр дэмжин оролцсон гэсэн үг тийм яг одоо техник талаас яг мэргэжлийн талаас нь одоо бичиж шүүгчнэр гэдэг статистик гэдэг юм яг тэр талаас оролцсон. За бусад яг визний асуудлууд ч гэдэг юм яг холбооны одоо хариуцлах үүргүүд байгаа. Яг FIBA-гаас өгсөн. Яг тэрнийхээ дагуу бид нар ингээд оролцсон явж байгаа. Гол нь бас клуб маань тэмцээн хост хийдэг тэр нөгөө чадварыг нь хөгжүүлэхэд бас анхаарч байгаа гэсэн. Окей. Тэгэхээр яг шүүгчнэрийн хувьд ямар гэдэм бэ? Яг нөгөө BCL-ээс өөрснөө бэлдэж шүүгчнэрээ явуулд юм уу те? Тэгээ BCL дээр бол яг ширээний шүүгчнэр бол манай бүх шүүгчнэр нөгөө FIBA лицензтэй болох юмс дотоод сан. За гадны шүүгчнэр бол FIBA-гаас томилогдоод ирдэг байгаа. Тэгээ талбай дээр шүүгчнэр те? Тэгээ талбай дээр шүүгчнэр болон комисснер нь бол FIBA-гаас томилогдоод ирдэг. За ямар ч гэсэн тэгээд маш урт үйлрлийн ард хэдүүлээ гарч чадлаа гэж бодож байна. Одоо хичнээн хамт олон байгаа лээ. За нийтдээ ер нь яг нэг өдрийн тоглолтын чинь 200-200 ажилтдаг шүү дээ. Одоо ингээд манайхан байна, сайн дурынхан байна, аренагийнхан байна. За телевизийн шууд амжуулалт гэдэг одоо бүх нэгэд яг одоо арын албанд бол 200-250 бол нэг тоглолтын ард бол тогтмол ажилтдаг. За тэр хүмүүсээс олигдоод ингээд явдаг. Ер нь бол яг олон улсын лигүүдтэй нэлээд бүх үзийн том баг ажиллаж ийж одоо энэ лиг маань одоо үзэгчдэд одоо тухтай, зэвэрхэн за тэгээд тоглолтыг сонирхолтой байлгах гэдэг юм уу те энэ ажлууд ингээд хийгдээд явж байгаа. За тэгээ мөн хамгийн гол хүмүүс бол манай спонсорууд те ерөнхий спонсоруудаас маш их баярлалаа. Манай лиг илүү баяжуулахад одоо маш их өнтөө үнэмрэг оруулж байгаа спонсоруудын байхгүй бол одоо бидний лигийг бас бүтээж чадахгүй. Тэгэхээр маш гоё байна. Одоо нэг тоглолтод 200-аад хүн гэж штэ. Тэгэхээр эдгээр яг оролцдог, гар бие оролцдог, энэ зохион байгуулалтанд оролцдог бүх хүмүүстэй үзэгчдийнхээ өмнөөс гоё талархал илэрхийлье. Тэгээд баг хамт олонд бас дахин баярыг хүргэе. Тэгээд эх жилийн наадам даанч хол байна да. За баярлалаа. Хопа. За тэгээд финалийн тоглолтыг сурвалжилсан стрит лирийн ямар өөрөө бас хасын үлгүүд тоглож ирсэн үнэ вэ? За янзын сайхан л байла. Тэгээд
уул нь эхний хагас дуусчих 40-42 харьцаатай дууссан гэд байж идэл чинь гадаа нэг 2 яриа бол зөвхөөс яриа авчаад ороод ирсэн чинь 18 он болсон. Тэр амир тэр хэсгийг бас үзэж чадсан. Одоо дараад нь нөхөж л үзэндээ л гэж бодож байна. Тэгээд яг финалийн тэр сүүлийн 2 минутаас хойш бол бас л ордон гоё хүндэтгэлтэйгээр алга дашсан. Тэ амар гоё тийм мэдрэмжийг бас авлаа. 18-19 онд бас хасаа үлгүүд багтай цог финалдаад нэгэн дээр нь төрүүлж ирсэн. Тэгээд ямар ч байсан гоё амь нэгтэй байдаг те. Яг тоглож ирсэн баг манаас ингээд 10 дахь төрүүгээ хүртлээ. Тэрнийх нь нэгэн дээр нь бас авраг авж ирсэн гэдэг дээр бас гоё байдаг. Тэгээд онцлог юм гэх юм бол Томи Сегэ 2 манаас 7 дахь аврагаа авлаа те. Энэ бол маш гоё. Одоо Монголын саксофоны түүхэнд одоо 2 хүн л одоо 7 аврагтай гэдэг статистик бичигдэж эхэллээ шүү дээ өнөөдөр те. Тэгэхээр тэр маш гоё байлаа. Тэгээ ер нь хасаа үлгүүдийн тоглолт бол өнөөдөр үнэхээр бас л төрүүлийг бүх юмыг дуусгах гэсэн шийдэмгий тэр мэйлрийн шийдэлтүүд энэ төр бол амар байсан гэж энэ тэр хоёулаг байхгүй байна. Тэгээ завшаа нэг далентуулаад одоо болцогдүүгээс бас хөөцлөлт үзье те. Яг гоё финал үзэх эрэхт нь хоёр хахад яриа авахгүй гараад ороод ирсэн чинь 18 оноо. Яадгийн те. Тийм болчихж байгаа юм чи яах вэ? За тэгээд зүгээр одоо бос багуудад ч гэсэндээ бас нэг гоё үлгэр дуурайл болоод явж байгаа баг болов уу гэж хасаа үлгүүд багийг бодож जैन. Тэгээ эдийн өрсөлдөгч ч гэсэндээ те. Бас яг чадж байгаа юм нь бол даган дуурайгаад өрсөлдөгчдийн тийм үстэй. Авах юмаа бол ингээ гоё аваад хурцлагдахаар бол илүү гоё хурцлагдаад манай бос лигийн 9 багууд явах бах гэж бодож जैन те. Тэгээд лигийн финалийн тоглолтыг сурвалжилсан сурвалжлага маань энэ түрээд өндөрлж гэн үзэгчтэй. Тэгээд Game Day подкастын дараагийн дугаараар уулзцай мөн одоо дараагийн ийм гоё эвентүүд болвол бас те. Бас нэг иймэрхүү дугааруудаар уулзцаая. Түр баяртай. За баяртай.